За сайн байцгаана уу манайхаа хичээлдээ тавтай морил. Тэгэхээр энэ удаагийнхаа хичээлээс эхлээд бүгдээрээ макро тэжээлүүдийн талаар ярьж эхэлнэ. Ер нь хүний хоол хүнсээрээ хэрэглэдэг бүх хүнсийг бол хоёр төрөлд хуваачиж болдог. Макро тэжээл, тэгээ микро тэжээл. Макро гэдэг чинь том гэсэн утгатай үг шүү дээ. Тэгэхээр томоор их хэмжээгээр нь хэрэглэх шаардлагатай хүнсүүдийг бол макро тэжээл гэж нэрлэдэг. Тэгээд маш бага хэмжээгээр хүний биеийн шаардлагатай амин дэм эрдэс бодисууд бол энд ордог. Тэднийг бол микро тэжээл гэж нэрлэдэг. Дараагийнхаа хичээлээр тусдаа үзнэ. Макро тэжээл дотроо бол үндсэн 3 бүлэгт хуваагддаг. Нэгт нүүрс ус, хоёрт өөх тос, гуравт уурга. За тэгэхээр энэ хичээлээр бол бүгдээрээ нүүрс усны талаар илүү дэлгэрүүлж ярина. Дараагийн хичээлүүд дээрээ өөх тос, уурга гэд тус-тусад нь яриад явна. За тэгэхээр макро хүнс гэдэг нүүрс ус, өөх тос, уурга гэд хэлсэн тэр 3 хүнсний бүлгийн маань хамгийн том номер 1 зорилго бол хүнд мэдээж энерги өгөх байдаг. 1 г нүүрс усанд бол 4 калори энерги байдаг. За тэгээд нүүрс устай хоол эзний дараа бол цусны дах сахарын хэмжээ буюу глюкозын хэмжээ ихсээд энерги нь цусаар дамжаад хүний бүх биеинд тархаж хүрдэг. Нийт хоол хүнсээрээ өдөрт авч байгаа калорийн 45-аас 65% нь нүүрс уснаас бид нэр авдаг. Яг за нүүрс усныхаа төрлүүдийг нь бүгдээрээ ярив. Тэгэхээр нүүрс усыг бол дотор нь 2 ерөнхийд нь хуваадаг. Simple буюу энгийн, тэгээ комплекс буюу цогц хэлбэртэй гэд яг тэр биологийн молекулын бүтцээс нь шалтгаалаад энгийн цогц гэж 2 бүлэгт хуваадаг. Бидаас нь сул сахар бол хамгийн энгийн бүтцтэй нүүрс ус гэж үздэг. Тэгээд энгийн гэдэг бүлэгт ганцаараа ордог. Харин энэ цогц хэлбэртэй нүүрс усны төрөлд бол дахиад 3 бүлэг бол задардаг. Нэгт нь байгалийн гаралтай сахарын агуулмжтай хоол хүнснүүд, хоёрт нь цардууллаг төрлийн хоол хүнснүүд, гуравт нь эслэг төрлийн хоол хүнснүүд гэдэг. За эслэг хүнсэнд бол баг бүх төрлийн жимс, ногоо, бүхэл үр тарианы төрлийн бүх хүнснүүд, тамрын төрлүүд бол энэ эслэг гэдэг төрөл рүү ихэнх нь ордог. Цардууллаг гэдэг төрөлд нь бол ихэнх гурилан бүтээгдэхүүн, гурилнууд, тэр дотроо цагаан гурил, тэгээ сериал, эрдэнэ шиш, овёс, вандуй, будаа, тэгээ ногооноос бол төмөс, чихэрлэг төмөс зэрэг цардууллаг төрөл дотроо бол ордог. Бидаас нь сул сахар, тэгээд байгалийн гаралтай сахартай бүтээгдэхүүнүүд гэд энэ талаар болохоор би яг сахар гэд бүр тусдаа 3 цуврал хичээл байгаа. Тэгэхээр яг энэ хичээлээр бол түлхүү эслэг болон цардууллаг хүнсний бүтээгдэхүүнүүдээ яриа явна. Яг нөгөө сахарын агуулмжтай, сахартай холбоотой бүтээгдэхүүнүүдийн талаар бол тусдаа тэр 3 сахарын хичээлийг та нар бас үзээрэй. За тэгэхээр нүүрс ус хүний биед яг хэрэгтэй мүү гэхээр зайлшгүй хэрэгтэй бол биш. Нүүрс усыг хүн өөрөө биедээ үйлдвэрлэх чадвартай байдаг. Нэгт, хоёрт энергийг бол нүүрс уснаас өөр хүнсний бүтээгдэхүүнүүдээс авах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр яг онлын хувьд аваад үзэх бол нүүрс усыг хүн зайлшгүй хэрэглэх шаардлагагүй. Гэсэн хэдий ч бүхэл үр тариа тэгээ жимс ногоонд агуулгаддаг тэр микро тэжээлүүд, амин дэмүүд, эрдэс бодисууд бусад өөр бүлгийн хүнсний бүтээгдэхүүнүүдээс олох боломжгүй байдаг. Тэгээ хүн өөрөө тэр амин дэмүүдийг үйлдвэрлэх чадваргүй байдаг. Тэгэхээр энэ нүүрс усны бүлэгт багтаад байгаа жимс, ногоо, бүхэл үр тарианы төрлийн бүтээгдэхүүнүүдийг бол хүн зайлшгүй идэж уух шаардлагатай байдаг. Шим тэжээл судлаачид эрүүл мэндийн салбарын ч гэсэн нүүрс усны төрөлд орж байгаа эдгээр хоол хүнсийг хүн зайлшгүй идэх шаардлагатай гэж зөвлөдөг. За тэгэхээр ер нь эрүүл хооллыг гэж бодож байгаа хүмүүс бол амьдралдаа нүүрс усны хэрэглээгээ зөв зохицуулах 3 алтан дүрмийг зайлшгүй баримтлах шаардлагатай. Нэгт нь бол энгийн нүүрс уснаас бол аль болох татгалзах хэрэгтэй. Аль болох байгалийн гаралтай тэгээ комплекс бүтцтэй нүүрс усыг хэрэглэж зайлших хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ байгалийн гаралтай комплекс бүтцтэй нүүрс уснууд маань бол хүний биед ороод цусны дах сахарын хэмжээг огцон өсгөдгөө, хүний биед ороод шимэгдэх хугацаа нь удаан байдаг. Энгийн бүтцтэй нүүрс усыг бодох юм бол тэгээ хүний биед сөрөг гаж нөлөө бол багатай байдаг. Тийм учраас комплекс хэлбэрийн буюу цогц хэлбэрийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэж явах хэрэгтэй. За тэгээ яг энэ талаар бол би сахарын хичээл дээр бүр дэлгэрүүлээд ярьсан байгаа. Тэгэхээр тэр хичээл дээрээс илүү ойлголттой болж байна. За хоёр дахь анхаарах ёстой зүйл бол байгалийн гаралтай хүнс, тэгээ хүний гараар боловсруулсан хүнс гэд 2 төрөл байгаа. Тэгэхээр аль болох байгалийн гаралтай нүүрс усны
бүлэгт багтдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд тэгээ хүний гараар одоо үйлдвэрийн аргаар гаргаж авсан боловсруулсан бүтээгдэхүүн гэж бид нэр ярьдаг. Боловсруулсан эсвэл хит боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаж байх хэрэгтэй. За тэгэхээр энэ боловсруулсан бүтээгдэхүүн гэхээр бүх төрлийн савлсан, бэлэн, үйлдвэрийн аргаар орсон бүтээгдэхүүнүүд бол орж байгаа. Бидний өдөр тутамдаа хоол хийхдээ ашигладаг бүтээгдэхүүнүүд дотор ч гэсэн энэ боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Монголчуудын хамгийн ихээр хэрэглэдэг энэ хүнсний бүтээгдэхүүнүүдийн боловсруулалт орсон хамгийн том тод жишээ гэх юм бол нэгт бол цагаан будаа. Яг ингээ бор будааны гадна талын хальс буюу хэвгийн дотор талын үрийг нь салгаж аваад тэгээд үлдсэнийг нь бол бид нэр үйлдвэрийн аргаар цагаан будааг гаргаж авдаг. Тэгэхээр тэр хэвэг гэдэг нь эслэг. Тэгээд тэр үр дотор нь амин дэм эрдэс бодис байгаа. Тэр будааны амин дэм эрдэс бодис хэвэг гэд бүх ашигтай юмнуудыг салгаж авчиж цагаан будааг гаргаж ирдэг. Тэгэхээр энэ цагаан будаа маань бүх төрлийн будаанууд дотор боловсруулалт орсон. Тэгээд хамгийн шимт хижээл эслэг чанар муутай төрлийн будаан гэсэн үг. Тэгээ ер нь бол цагаан будааг бүр хоосон нүүрс ус гэж нэрлэдэг. Яагаад гэвэл ингээд дан нүүрс ус нь үлдсэн. Гэхдээ шимт хижээл эслэг чанар нь байхгүй болцсон байдаг. Тэгэхээр яг миний зүгээс бол цагаан будаа муу огт бити хэрэгэл гэж бол хэлэхгүй. Зүгээр цагаан будаа бусад будаатайгаа харьцуулахад шимт хижээл муутай гэсэн үг. Тэгэхээр амьдралдаа цагаан будааг бол бусад төрлийн боловсруулалт ороогүй ч юм уу боловсруулалт бага орсон будаануудтайгаа ээлжлээд хэрэглэх нь бол яг эрүүл амьдралын эхний нэг алхам болно. За жишээ нь гурвалжин будаа, шар будаа, хар будаа, хүч будаа гэх мэт будаанууд бол одоо манай Монголын зах зээл дээр хамгийн их элбэг байдаг. Тэгээ боловсруулалт арай бага орсон төрлийн будаанууд байдаг. За хүч будаа бол яг дотроо боловсруулалт орсон ороогүй гэдгээрээ бас ялгардаг. Тэгэхээр та бүхэн зурган дээрээс харагдаж байгаатай адилхан аль болох боловсруулалт бага орсныг сонгох хэрэгтэй. Хар будаа бол дээр үед одоо хориотой будаа гэж нэрлэгддэг байсан. Яг тэгэхээр маш ховор тэгээд машин тижэл маш өндөртэй учраас жишээ нь Эртний хятадд бол зөвхөн ихэс дээдсүүд энэ хар будааг хэрэглэдэг гэсэн. Одоо манай Монголын зах зээлд бол нэлээд байдаг болсон билээ. Ингээд жингисний дараа нийл ягаан өнгөтэй болдсон шүү дээ. Чернэлийн ягаан өнгөтэй. Тэр будааг бол хар будаа гэж нэрлэдэг байгаа. За дараагийн нэг боловсруулалт орсон үр тарианы хамгийн тод жишээ бол цагаан гурил буюу дээд гурил. Тэгэхээр цагаан будаатай яг адилхан бүхэл үрээс хэвэг болон доторх үрийг нь салгаж аваад тэгээд тэрүүгээрээ бутлаад гаргаж авсан гурилыг бол дээд гурил гэж нэрлэдэг байгаа. Тэгээ бас л цагаан будаатай адилхан яг энэ үйлдвэрлэлтийн боловсруулалтын явцад шимт хижээл болон эслэг байдлаар алддаг. За тийм учраас цагаан гурил маань шимт хижээл эслэг багтай. Тэгээд глютен буюу цавууллаг байдал ихтэй болдог. Тэгэхээр огт бити хэрэгэл гэж би хэлэхгүй л дээ. Глютен буюу цавууллаг байдлыг нь ашиглаад маш олон төрлийн нарийн боо, жигнэмэг, бялуу зэргийг бид нэр хийдэг. Цагаан гурилыг огт хэрэглэхгүй байна гэж бол байхгүй. Гэхдээ бусад төрлийн гурилтайгаа холиод ээлжлээд хэрэглэх нь бол маш зүйтэй байдаг. Жишээ нь бүйсийн гурил, наргилын гурил, Монголд хамгийн элбэг байдаг арай өөр төрлийн шимт хижээлтэй, тэгээ эслэг ихтэй гурилын төрөл гэдэг юм бол бүхэл өрийн гурил, эсвэл гурвалжин будааны гурил гэж болно. За тэгэхээр үйлдвэрлэлийн хит боловсруулалт явагдсан бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаад бага хэрэглээд тэгээ бусад байгалаараа байгаа боловсруулалт бага явагдсан бүтээгдэхүүнүүдийг сонгож хэрэглэх хэрэгтэй. За 3 дахь анхаарах ёстой зүйл бол энэ нүүрс ус дотроо эслэг, цардууллаг гэд хоёр төрлийн хүнсний одоо бүлэг байгаа шүү дээ. Энэ хоёрын балансыг нь аягүй сайн барьж хоолундаа зохицуулах хэрэгтэй. За тэгэхээр Монголд одоо миний ажиглаад байдаг хамгийн том жишээ гэдэг юм бол цагаан гурил юм уу цагаан будаагаар хоол хийж байгаа үед хүмүүс айгүй их төмсийг хэрэглээд идэг. Тэгэхээр энэ цагаан будаа, цагаан гурил хоёр нь байна. Цавууллаг, тэгээ цардууллаг чанар айгүй өндөр идэг. Ихэнх ногоонууд бол эслэг чанартай байдаг. Гэтэл чигэрлэг төмс болон төмс маань бол цардууллаг төрөл гэдэг бүлэгт ордог. Гэтэл энэ цардууллаг төрлийн ногоог цавууллаг төрлийн цагаан будаа, цагаан гурилтай цуг нэг дор хүнсэнд хийгээд идэг. Тэгэх юм бол тэр яг хийж байгаа хоол маань ямарч балансгүй хитрхээ их цавууллаг, цардууллаг тийм хоол болно гэсэн үг. Тэгэхээр цагаан будаа юм уу цагаан гурил хэрэглэж байгаа тохиолдолд төмсөөс бус төрлийн ногоонуудыг цуг хольж
хоолоо хийж их шаардлагатай. За хамгийн наад захын жишээ хэд энэ цөөвөн байна. Цөөвөн байцаа хийсэн гэл тэгэхээр бараг л ямар муухай юм бэ гэдээ ууралцахаагаад идэг. Тэгээ цөөвөндөө бүгдээрээ төмсийг хийдэг. Ихэнх хүмүүс цөөвөнгаа дээд гурилаар ч юм уу гадуур зарж байгаа бэлэн хэрцэн гурилаар хийдэг. Гэтэл тэр дээд гурилтай цөөвөндөө дахиад нэмээд төмс хийгээд идэг. Тэгэх юм бол бидний одоо яг энэ эслэг болон цардууллыг хүнсний баланс бол алдагдана. Тэгэхээр цөөвөн хийж байгаа тохиолдолд хэрвээ байцаа хийхгүй гэдэг юм бол чинжүү хийж болно. Эсвэл луун хийж болно. Тиймэрхүү эслэг чанарын ногоонуудаар цөөвөнгаа хийх хэрэгтэй. Тэгээд дахиад өөр нэг жишээ гэх юм бол банштай цай байна. Банштай цайгаа хийж байхдаа бид нэр тийм цагаан гурилаар хөвчлэн хийсэн банш идэж байгаа хэрэгэлдэг тий. Тэгэн гутлаа цагаан будаатай банштай цай хийгээд идэг. Тэрний оронд шар будаатай банштай цай хийх юм бол яг тэр эслэг цардууллаг хоёрын балансыг сайн барина гэсэн үг. Тэгээд дараагийн нэг 3 дахь жишээ гэвэл будаатай ураг бид нэр гэртээ хийж иддэг. Хэрвээ цагаан будаагаар будаатай ураг хийж байгаа тохиолдолд бол төмсийг огт тэр хоолндоо хийх байх хэрэгтэй. Байцаа, луун, одоо хүрэн банжин ч юм уу, нэрийн ногоонууд хаш хулуу гэд Монголд элбэг зарагдаж байгаа эслэг чанарын ногоонуудаа хэрэглээд энэ цардууллаг чанарын төмс, чихэрлэг төмс энтрийг цагаан будаатай хуурганд бол хийх байх хэрэгтэй. Хэрвээ гурвалжин будаатай хуурах ч юм уу, тийм цагаан будаа биш өөр төрлийн будаагаар хуурах хийж байгаа бол харин төмсийг хийх боломжтой гэсэн үг. За тэгэхээр энэ удаагийн маань нүүрс усны талаарх хичээл үүгээр дуусч байна. Ойлгомжтой байсан гэж найдаа. Тэгээ та бүхэнд хэрэг болно гэж найдаа. Тэгэхээр сүүлд өгсөн 3 зөвлөгөөгөө амьдралдаа өдөр тутамдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Та болон танаа гэр бүлд эрүүл энхээ аз жаргал сайн бүхнийг хүсье. Баярлалаа.